25 настай ээж доош их хэмжээтэй цус алдаж ирсэн. Хамгийн аимшигтай нь юу вэ гэхээр одоо энэ зулбцсан уурыг нь хайцсан бэ гэдэг ингээ асуугаад тодруулаад хахаар найз залуу нь ууланд авчаа булцсан. Энэ бол маш аимшигтай бидний хувьд сонсоход хүртэл маш аимшигтай юм байгаа байхгүй юу? Хууль бус үр хөндөлтөнд тохиолдол нэлээд их байдаг. Эмнэлгийн бус нөхцөл, эмнэлгийн бус мэрэгчлэлтэй хүнээр үр хөндөлт хийлгэх ийм тариа хэрэглэх зэрэг аргаар үйлдэж байгаа үйлдэлийг бол хууль бус үр хөндөлт гэж нэрлэдэг байгаа. За тэгээ энэ нь бол ихэвчлэн манай ээжүүд маань эмнэлэгт хандахгүйгээр Facebook юм уу зах дээрээс олон нийтийн сүлжээгээр дамжуулаад авч хэрэглээд гэртээ зулбах тэгээд аль эсвэл дутуу зулбах цус алдах юм настанд нэрсэлтэй нөхцөл байдалд бол манай эмнэлэгт ханддаг тохиолдол нэлээх байгаа. Хууль бус үр хөндөлтийг яадаг вэ гэхээр ер нь бол эрүүл мэндийн боловсрол муу ч юм уу аль эсвэл сарын тэмдгээ мэдхгүй явж байгаа хугацаагаа хэд томруулсан эмнэлгийн байгууллагад хандахгүй гэсэн үднээс л ерөнхийдөө ихэвчлэн залуу ээжүүд тийм ээ 20 эдэн настай аль эсвэл өсвөр насныхын ч юм уу тиймэрхүү хүмүүс бол маш их хийдэг. За хамгийн сүүлийн тохиолдсон тохиолдлыг гэх юм бол 25 настай ээж 5 сартай жирэмсэн байж байгаа. Facebook-оор дамжуулаад им худалдаж аваад тухайн нь гэрэгт нь хүргэлтээр ирсэн байгаа. Тэгэнгүүт тухайн эмээ хэрэглээд урган маань зулбаад гарангуут найз залуу нь авчиад ууланд булсан тийм тохиолдол гарсан. Тэгээд тухайн ээж минь бол гэртээ маш хэмжээний цус алдаад тэгээ эмнэлгийн байгууллагад манай эмнэлэгт хүргэж ирсэн байгаа. 8 наснд нэрсэлтэлтэй. За энэ нь бол цус алдаж байгаа. Дээрээс эмнэлгийн бус орчинд үйлдэгдэж байгаа учраас өрөвсөл халдвар гэдэг юм бол маш их хэмжээтэй явагддаг. Тэр бидний хүүхэд тээж төрүүлдэг сав гэдэг эрхт хүн маань өрөвсөл халдвар өртөөд ирэхээр улам их даамжраад бүх эрхтэн тогтолцоог хамраад ээжийн 8 наснд зайлшгүй эрсдэл үүсгээд ирэхээр тухайн ээж тэр цаашаа хүүхэд төрүүлэх боломжгүй болоод тухайн сав гэдэг эрхтнийг бид нар 8 насны залтаар тайрах хүртэл ажиллабар хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш харамсалтай тохиолдол ч дээ 25 настай хүн аюултай үр хөндөлт гэдэг маань бол цааш ээжийнхний эрүүл мэндэд маш хор хохиролтой дахиж жирэмслэхүүгүй юу гэдэг асуудал дээр яригддаг учраас тухайн ээж маань жирэмсэн болсон л бол ямар ч байдлаар хамаагүй эмнэлэгт хандаач гэдэг л зөвлөгөөг бол ард иргэдэд өгмөр юм.